Би эмчийн мэргэжилтэй бүр бага наснаасаа эхлээд эмч болох тийм хүсэл мөрөөдөлтэй байсан. Өнөөдөр бол 30 гаруй жил би эрүүл мэндийн системд эрүүл ахуйч халдвар судлаач эмчийн мэргэжлэр ажиллаа. Хоёрдугаар эмнэлэг дээр өөрийнхөө эрүүл мэндийг одоо урьдчилан сэргийлэх үзлэгээр орсон. Гэтэл зүрх судас одоо өвчтэй, зүрхний одоо өөрчлөлттэй, сахарны диабеттэй, даралт ихсгээд янз бүрийн одоо өвчтэй болсноогоор хэзээ хонь мэдсэн. Судлаачдын одоо дүнгээс үзэхэд эмч нарын одоо дундаж насал 55 гэж үздэг. Энэ юутай холбоотой вэ гэхээр өвдөж зовсон, шансан хүмүүс бол бидэн дээр ирдэг. Эрүүл хүн одоо ирэх нь ховор байдаг. Өглөөнөөс орой болтол ажилдаа төвөртөд өнөөдөр маш олон төрлийн одоо өвчнөр өвцнөгээ би мэдээгүй явсан. Өнөөдрийг батал энэ олон өвчнөөс хэрхэн яаж салах, яаж одоо эргүүлчих талаар одоо бодож амжаагүй батал манай найз Америкаас орж ирсэн сайхан бүтээгдэхүүн байна. Энийг чи хэрэглээд үзээч гэж ингээд санал болгосон. Өөрийгөө одоо өөрчлөлтийн тэмцээнд одоо орохоор гинт одоо сэтгэл сучлуудаад ер нь хүн зүгээр нэг удаа харахаас тийм ээ биеэр үзсэн нь бол шал өөр гэж ингэж өөрөө бодсон. Энэ өөрчлөлтийн тэмцээнд орсноор яасан гэхээр маш их одоо тийм эрч хүчтэй боллоо. Залуужлаа, жингээ хаслаа. Бүх одоо энэ өвчнүүдээс одоо салж чадлаа. Энэ эрч хүч, энэ энергийг бол хамт олон миний найз нөхдүүд, ах дүүнэр, миний нөхөр, миний үр хүүхдүүд дэмжиж энэ тэмцээнд ороход минь тусанд маш их баяртай байна. Миний араас одоо маш олон хүн эрүүлж ирсэн. Хүн ер нь би чадна гэж ийм зоригтой, төлөвлөгөөтэй ингэж ажиллах юм бол хүн ямар ч амжилтанд хүрч чадна гэдгийг бол бие сэтгэлээрээ өөрийгөө ялан дийлснээр амжилтанд хүрлээ гэж бодож байна. Тэгэхээр хүн ер нь зөв хооллох гэдгийг өөрөө мэддэг мөртлөө яг амьдрал дээр хэрэгжүүлнэ гэдэг бол маш их өөр юм байна. Хүнд одоо ингүүл эрүүл болно, ингүүл одоо сайхан болно гэж бид нар эмч хүний хувьд бол тэгж танилцуулдаг л да. Гэхдээ яг өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе гэж ингэж шийдсэн маань хамгийн үр дүн төрлөө. Үнэхээр одоо цаг завыг зөв зохистой ашиглалаа, ажлаа төлөвлөж сурлаа, эрч хүчтэй байлаа. Ингээд манай хамт олон маш их баяртай байгаа. Сараа эмчийнхээ одоо дасгал хөтөлбөрөнд явъя гэд фитнесийн өрөөнд одоо тогтмол хичээлэхээр одоо дагалдаж ингэж эрүүл сайхан болох байхаа гэж найдаж байна. Энэ тэмцээнд орсноор би гэр бүлээ өөрчлөөд зогсоогүй. Манай хамт олон манай найзууд надыг дагаад мөн одоо энэ дасгал хөтөлбөр ургамлын гаралтай бүтээгдэхүүн нэг одоо хэрэглэж эргүүлчихээр одоо маш олон хүн зорж байгаа. Энд нь би маш их сэтгэл хангалуун байна.